За бүгд өнөөдрийн мэнд хүргэе. За ерөнхийдөө бид бол одоо нэргсэн хонь хашгирав гэдэг шиг л одоо арга хэмжээ авч байгаамаа. Энийг бол дэмжиж байгаа. Тэгэхээр энэ ер нь бол арилжааны банкуд бол энэ с жигтэй гүйлгээний дүрмээрээ бол иймэрхүү гүйлгээ бол илрүүлээд санхүүгийн мэдээллийн албараа явуулдаг. Тэгээд цаашаа бол шалгадаг. Нөгөө энэ с жигтэй гүйлгээ хийгээд байгаа улсууд маань болохоор арилжааны банкуд ингээд тойрол данс нэгээд хийгээд яваад байдаг. За тийм учраас одоо энэ ажлыг нь бол зогсоохын тулд энэ хуулийн үндэслэлийг санаачилсан гэж ойлгож байгаа. Гэхдээ хамгийн гол нь одоо энэ с жигтэй гүйлгээ хийгээд байгаа энэ улсуудыг одоо эрсдэлтэй харилцагчийн жагсаалтанд оруулаад энийг нь одоо бусад арилжааны банкуд сангийн байгууллагууд мэдэгдээд ийм өрсөн сэргийлэх арга хэмжээ авах талаар ямар ажил төлөвлөж байгаа юм бэ гэж нэгдүгээр асуулт. За нөгөө талаас нь болохоор бол энэ олон улсын энэ аппликейшнүүд чинь бол ихэнхдээ олон улсын картын төлбөр тооцоогонд холбоод төлбөр тооцоо авчиад байгаа болов гэж би бодож байгаа. Тэгэхээр яа цаатлын тэр төлбөр хүлээж авж байгаа байгууллах нь эрсдлийн түвшнээс хамааруулаад тодорхой хэмжээний хязгаарлалт хийх ийм одоо бодлого байна уу? Хоёрдугаар асуулт. За гуравдугаар асуулт болохоор бол юу вэ гэхээр энэ одоо зөвхөн бид нар бол энэ юу яриад байна? Бооцоо тоглоом хонжуур таавар дээр яриад байна л да. Мөрөдөө тоглоом. Гэтэл одоо онлайн сошиалаар суглаа маш их явуулж байна. Телевизээр шууд ингээд суглаа явуулж байна. Энэ бол бас л цаанаа олон хүнийг өөрийн дарамтанд оруулж байгаа, өөрөнд оруулж байгаа юм байл. Тэгэхээр энэ асуудлыг ер нь одоо ажлын хэсэг энэ хуулийн төсөл дэмжигдэх юм бол ажлын хэсгээр энэ талаар одоо тусахаар бодож байгаа зүйл байна уу? За учраас сайд хариулъя. За одоо яг энэ 500 сая доллар бүртгэгдээд гаргагдсан байгаа энэ 1xBet-ийг хөхүүлэн дэмжигч дундаас нь 2-5% шимтгэл авдаг агентууд нэгсэндээ энэ онлайн казино руу одоо бусдыг уриалан дууддаг, дансаа ашиглуулдаг, харилцаа холбооны сүлжээний дугаар ашиглуулдаг, цахим маягаа ашиглуулдаг. Энэ дундаас нь ийм бизнес хийдэг ийм бүлэглэлүүд бий болчихлоо л. 1xBet бол өөрсдөө юу гэж тайлбарладаг вэ гэхээр бид нар казиногийн үйл ажиллагаа явуулаагүй. Бид нар бол спортын бооцоо тоглоомын сайтчтэй гэж нэрлэдэг өөрсдөө. Яг яваад орох юм бол энэ өөрөө зөвхөн спорт бооцоо тоглоомын сайт биш шүү. Энэ бол казино. Энэ бол мөрито. Гэтэл яг нэр томьёоныхоо тайлбар дээр бол бооцоо тоглоом гэдэг бол үр дүнг нь урьдчилан таамаглаж болдгийг хэлдэг. Нэгсэндээ хоёр баг тоглож байхад нэгэн дээр нь тавьсан мөнгө хэрвээ энэ тал нь хожих юм бол алдна. Хэдээр алдах нь ойлгомжтой. Мөрий гэдэг бол эрсдлийг урьдчилан тооцож болдгоо. Үүгээр ялгаад. Гэтэл технологийн хувьд бол үүнийг ялгах бол одоо үнэхээр хэцүү байна. Тэгэхээр бид хэрвээ энийг үлдээвэл бооцоо тоглоомыг хэрвээ үлдээчвэл энэ мөрийтэй тоглоомын хэв шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд ч өөрсдөө бид нар бооцоо тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа. Бид нар мөрий биш штэ гэж хэлнэ. Технологи хувьд ялах болцоо байхгүй, эргэцүү хувьд ч энийг ялах болцоо байхгүй. Тэгэхээр эхний төвшөнд бооцоо тоглоомыг ч тэр төлбөр тааврыг ч тэр цахим мөрийтэй тоглоомыг ч тэр бүхэлд нь хориглоод шийдвэр гаргах хэрэгтэй. Ингэж арга хэмжээнүүд авсны дараа тэр Монгол банкн дээр байгаа санхүүгийн мэдээллийн албан дээр гарч байгаа урсгал дээр нь чинь хууль зүйн яам нь хуулийн хэлтийн байгууллагууд ажилтсан шүү дээ. Тэн дээр нь одоо хязгаарлах, царцаах, хууль зөрчсөн үйл ажиллагаанд одоо оролцож байгаа мөнгө төгрөг гадагшаа урсцсан байвал хязгаарлаж иргэдтэй учрах уусшгүй хохирлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах зайлшгүй юм шаардлага бол үүсдэг. Тийм учраас бүхэлд нь хориглоё гэдэг юм шийдвэр гаргасан. Зүгээр сайн зураг гишүүн болон бусад гишүүдээ ярьж байгаа хуулиуд хэрвээ гараад үнэхээр тавигдах шаардлага стандарт тэр урьдчилан сэргийлэх ажлуудыг наривчлан хуульчлаад явбал цаг ирэхэд бол яг гоо ийм хууль зөвхөн спорт төлбөр таавар дээр ч юм уу бооцоо тоглоом дээр ч юм уу гаргаж явахыг үүсэхгүй. Өнөөдөр бол энэ цаг нь биш. Бид нар ажлын хэсэг байгуулад арга хэмжээ авах гэсээр байтал 2 сарын хугацаанд 87 сая доллар гарчлаа шүү дээ. 2 сарын хугацаанд шүү дээ. Нэгээс өнөөдрийг хүртэл. Тийм учраас хурдан арга хэмжээ аваад энэ төрлийн байгууллагуудыг одоо шахаж шаардаж та бүхэн одоо ард иргэдэд хамгаалаа гэдэг ийм шаардлага тавихаас өөр одоо гарц суул засгийн газарт байгаагүй гэдгийг хэлье. Тэ ажлын хэсгээс ус нэмж хариулах. 9 номер ажлын хэсэг хариулъя.
За, Соронзон болт гишүүний асуултад хариулъя. За, гишүүн дээр гадаадын банкны төлбөрийн карт ашиглаад энэхүү арилжааг хийгээд ах юм биш үү гэдэг асуудлыг хөндөж байна. Ер нь бол одоо ганц гадаадын гэлгүй дотоодын арилжааны банкнаас гаргасан олон улсын хэрэгтэй картаар ч гэсэн гүйлгээ хэрэг нээлттэй байгаа. Яг тэгэхээр одоо энэ хуулийн дээр, банкны тухай хуулийн дээр болон зөвшөөрлийн тухай хуулийн дээр энэ төрлийн үйл ажиллагааг хоригдсон ерөөс ямар ч тийм зохицуулт байхгүй байгаа. Ер нь бол цаашдаа арилжааны банкуд ч тэр бусад санхүүгийн байгууллагч тэр үйлчлэгээ үзүүлэгчтэй хэрэглэгчийг таньж мэдэх үйл ажиллагаа явуулдаг. Бид хүнээ KYC гэж нэрлэгддэг. Тэгээ одоо ингээд тодорхой давтамжтайгаар яг энэ төрлийн одоо бооцоод тоглоомын чиглэлийн гүйлгээг хэрвээ аль нэгэн одоо төлбөр хүлээн авахч нь давтамжтайгаар хүлээж аваад ах юм бол мэдээж энэ хуулиар хориглогдсон үйл ажиллагаа учраас арилжааны банкн дээр гадаад төлбөр тооцооны нэр бас хязгаарлалт бол аваад явах бол бүрэн бол. За, Соронзон болт гишүүн. Нэмж Би тодруулъя. нөгөө олон яриад бас нэг ахлаа асууж байгаа нь с ิจ гтэй гүйлгээ хийгээд байгаа этгээдийг харж агсаалтанд оруулаад дараагийн банкн дээр очиод ингээд данс нэгээд нь штэ. Энэ үйл ажиллагааг зогсоох талаар юу хийж байгаа юм бэ гэж асуусан штэ бас тэ. За, 9 номер ажлын хэсэг. Ер нь бол энэ с ิจ гтэй гүйлгээтэй холбоотой асуудлыг бол бид бүхэн бол араас нь хөгөөл явж байгаа. Одоо ингээд хараад явахаар тухайн одоо энэ чиглэлийн гүйлгээ хийжсэн этгээд өмнө нь жишээлбэл голомт банкн дээр гүйлгээ хийжсэн бол яг тухайн банкн дээр нь хяналт шалгалт ирээд яг энэ үйл ажиллагаа зогсонгууд яг нэрээ солиод дараагийн эйжентээрээ дамжаад дараагийн банкн дээр явуулгаа. Энэ бүгдийг ингээд араас нь өөрчлөлт хянаал явж байгаа. Одоо жишээлбэл 2022 онд хамгийн их өндөр гүйлгээ худалдаа хөгжлийн банк хийжсэн бол 24 онд бол огт хийгээгүй яг энэ чиглэлийн гүйлгээ. Гэх мэтчлэн энэ арилжааны банкн дээр нь тавьж байгаа хэрэглэгчийг таньж мэдж байгаа энэ үүрэг функцүүдэд чангатгаад нөгөө талдаа төв банкнд мэдээлж байгаа с ิจ гтэй мөнгөн гүйлгээнийхээ загвар дээр яг энэ чиглэлийн гүйлгээг ингээд давтамжтайгаар оруулаад ирэх үеэр л энэ бол арилжааны банк тус бүр дээр маш багасаад явж байгаа. За, Соронзон болт гишүүн. Тодруулъя. Яг зүгээр энэ Хоёр дээр дахь тодрууллаа шүү. миний түрүү хэлээд байгаа нь дотоодын ч карт олонсын карт ялгаагүй л дээ. Зүгээр төлбөрт хүлээн авч байгаа тэр байгууллагыг нь өөрийг нь одоо жишээлбэл одоо ийм их эрсдэлтэй түвшний үйлчлэг хийж үлдэр чи Quasi Cash гэдэг юм ангиллалууд байгаа шүү дээ. Тэр ангиллаар нь бид нэг хязгаарлал барих боломжтой гэдэг. Хоёрдугаар болохоор энэ с ิจ гтэй гүйлгээ хийж байгаа хүнийх нь нэрсийн жагсаалтыг ингээ арилжааны банк санхүүгийн байгууллагад өгчөөч гэдэг байхгүй юу? Тэгэхгүй одоо ингээ цагдаагийн байгууллага санхүүгийн мэдээлэл өөрсдөө шалгаад илэрснийхэн дараагийнх нь бүр гүйлгээ гараад явсныхан дараагаар дандаа шалгалтаа хийдэг. Дараас нь хөөс юм хийгээд байхгүй. Тэгэхгүйгээр анхны голомт банкн дээр гүйлгээ гарсан юм бол тэгэл голомтоор юм гарсан ийм хүн байгаа шүү гэл өгчгöd нөгөө банкуч нь эрсдэлтэй харилцаж жагсаалтанд оруулаад хязгаарлах юм хийгээд эхлэн штэ гэдэг байхгүй. Би одоо тэр талын юм их хоцрогдсон байд юм байна даа гэж хараад байгаа. За үг хэлсэн шүү.